ёстой, тийм ээ. Бидэнд Бурханаас үг ирсэн бол бид хариуцлагыг бид нар өөрсдөө өргөх ёстой. Түүнээс бид нар хэн нэгэнд нялзах ямар ч эрх бидэнд байхгүй. Бид нар бүгд адилхан нүгэлтэй чанартай. Тэгээ энэ өдрөөс энэ цаг мөчөөс эхлээд хүнээс төрсөн хүүхэд бүр төрөлхийн нүгэлтэй чанартай төрдөг болсон гэж. Хинээс залахгүйгээр нүгэл үлдэж, хинээс залахгүй хулгай хийж, худал ярьж, тийм ээ. Тэр оврго муухай зан ааштай болж өсдөг баг. Хүмүүс яг энэ талаар зөв судлахтаа эцэг хийх нь гидсэнд байхаас нь эсвэл буруу хүмүүжүүлснээс болж байгаамаа гэж. За яг нэг жоохон нөхцөл байж болох юм, тийм ээ. Нэг тийм шалтгаан байж болох юм. Гэхдээ яг үнэндээ тэр хүүхдэд хулгай хийхийг ээж нь зааж өгсөн гэж юу? Тийм ээ. Хин нэг хүнийг цохоод алахыг ээж нь хин нэг хүнийг цохоод ч юм уу яагаад ч нэг хүний амийг бүрлэхийг тэр хүүхэд хараагүй ээжэж яагаад тэр хүүхэд хийдэг вэ? Гэмтэй чанартай учраас байхгүй. За нэг ханаад урчлаа гэж одоо би ямар ч одоо эмчилгээ хийхгүй тэрээс хайхрахгүй яваал байвал ханаад маань юу болж хувирах вэ? Бүр цаашаа нэг уушиг зүрхэндээ орно, тэгээд үе мөчөндөө орно, тэгээд сүлдээ тархиндаа нөлөөлнө, тэгээд чад. Өвчнийг багадаар нэдгэх хэрэгтэй байдаг. Дамжирцсан ухаан нь бол энэ бүр илүү их л юмыг шаардж ижил, тийм ээ. Энэ өвчнийг эдгэх нүгээр хэцүү болж эхэлдэг. Гим нүгэл бас үүнтэй яг адилхан. Бидний гимтэй зуршил Бурхан эзэн Есүс Христийг энэ дэлхийд илгээсэн тэр өдрөөс эхлээд биднийг хүлж байсан тэр гим нүгэлгээ чинь өөрийн хүчээ алдчихсан байхгүй. Тэгээ бидэнд Бурхан өнөөдрийг ямар болцлыг тавьж, ямар зүйлийг бидэнд сануулж байдгүйг бол аль хэдийн та нарыг захирах эрх мэдээ алдсан энэ гимтэй хүслийг өөрийн амьдралдаа дахин бүүж өвшөөрөө гэж хэлдэг байна. Намлагч болно гэж аль дээрээс хэлээд байгаа шүү дээ. За тэр Бурхан үнэхээр бидний нэг сул дорой юм нүгэлтэй тэр байдлыг мань харж тэр бидний нүглийн шийтгэл болох тэр мөнхийн үхэлд бидний хүрээсэ гэж хүсдэггүй. Шалтгаан нь юу гэвэл тэр бидэнд хайртай юм аа. Тэр бидний хүн нэг болгоныг сайхнаар бүтээсэн. Нилээ хэдэн 7 хоногийн өмнө та бүхэнд хэлсэн шүү дээ. Та бол хамгийн сайхан бүтээгдсэн гэж хэлсэн. Хамгийн сайхан нь нөхгүй юу? Ерөөсөө өөрийгөө битээ голж байгаа том хамартай, том чигтэй, жижиг нүдтэй гэж өөрийгөө битээд гэж бат. Өчтөр манай хөтөр нөгөө nutcracker-тэй юу шилгүүнчиг балетад нэг дүр бүтээж байгаа. Одоо бүжигчин хүүхдтэй болоод шүү дээ. Тэгсэн чинь тэр нэг баах ингээл нэг цагаан хүүхдүүд гүйлтэл орж гараал ингээл тэр донд нэг хэдэн цөөхөн Аз байна. Бүгд юм нэг нүдэнд бараг харагдахгүй дээ тайзан дээр. Тэгээд тэглээгээд хамгийн муухай цараатай биш байхгүй юу? Өөрөөсөө ингэсэн онцлогтой, маш тийм үзэгсэлнтэйгээр бүтээгдсэн байхгүй. Та ч гэсэн ялгаа байхгүй. Та ингээд өөрийгөө нэг хардаа гэсэн би яаж харах юм гэж хэлж магадгүй те. Хажуудах хүнээ нэг хардаа. Зүгээр ичил зовлтгүй хараад. Хэрвээ бид үнэхээр өөрсдийн бодлыг өөрчлөөд тийм ээ. Бурхан намайг үнэхээр гараа гарган бүтээсэн шүү гэдэг талаас нь бид нар харж ингэж хүлээж авбал бид бас бусдыг ч гэсэн тэгэж хүлээж авах болно. Бурхан харин дотор талд нь тийм муу зүйлүүдийг хийгээгүй шүү. Тийм ээ. Биднийг анх эхийн хөвлөд бүрдүүлэхэд хэдийгээр бидэнд тийм одоо гим нүгэл удамшин ирдэг шиг тийм удамшлын өвчин шиг бидэнд тийм төрөлхийн зан чанар болон ирж байгаа ч гэсэн бидний тэр дүр төрхийг бидэн дотор байгаа бидэнд өгсөн тэр сүнс гэдэг бол Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн. Түүний гараа гарган бодож санаж байж аль хэдийн төлөвлөн байж урлан бүтээсэн тэр бүтээл бол бид нар гэдгийг ойлгох хэрэгтэй. Бидэнд нэг жоохон юу гэдэг ялангуяа монголчууд бидэнд нэг аяг өгшүүдэг. Тэр далд ортолн шүүдэг тийм ээ. Тэр заавал Христэд итгэгч гэлгүй бүх хүмүүс нэгээ шүүж байгаа монголчууд аимшигтай шүүдэг болсон. Харин Библиэлд хэлсэн шүүгдэхгүй тулд юу гэж хэлсэн бэ? Бүү шүү гэж хэлсэн ба. Монголчууд өнөөдөр дэлхийг шүүхэ болъё. Монголчууд өнөөдөр нэгээ шүүхэ болъё. Бид бусдад шүүгдэхгүй тулд тахгүй. Бид нар Бурханы өмнө шүүгдэхгүй тулд юм. Тэгээ ялангуяа Христэд итгэгчдийн цуглаан дотор бол Есүс бидэнд онцгойлон загсан зүйл нэгээ битэн шүүгээрэй гэсэн баг.
Нэг харин яаж вэ гэж хэлсэн байна. Уучил, өнгөрүүл, энэр, өршөө гэж хэлсэн баг. Тэгээ үүнийг яг ингэж чадах тэр ганц алхам болов. Хамгийн ихний алхам болов та бусдыг энэ ямар сайхан бүтээл вэ гэж хараарай. Бурхан түүнийг үнэхээр нэг бүтээсэн зорилго байж байгаа шүү дээ, тийм ээ. Тавар Крисмас баярын концерт маань 25-нд энэ заланд хийж чадахгүй болсон маа. Тэгээ яасан гэвэл бүр анханасаа нэг гэрээ шинчлэгдэхэд нөгөө дотор нь гэрээн дотроо тусгаж өгөөгүй учраас тэгээ бид энд хийх боломжгүй болсон маа. Тэгээд дараагийн бүтээсэн өдөр Крисмасаа энэ заландаа хийх болж байгаа. За тэгэнгүүт бас нэг янз янзын ингээд асуудал зөндөө байна. Энд тэнд хин нэгний ч юм уу эсвэл хин нэгэн хүүхдийн ч юм эсвэл бүр гадны хүний асгасан барьсан тэ янз бүрийн юмнаас болоод боо хилам би жоохон нервтэй байгаад байлаа. Өнөөдөр энерсумийнхан бид нар жоохон юу байх хэрэгтэй яг нэг цэрэг шиг болох хэрэгтэй. Босохдоо би чинь хаана ямар хог тавьсан бэлээ. Эсвэл хин нэгэн ямар нэг зүйл орхисон уу үгүй юу? Энд тэнд асгарсан тийм ээ хагарсан хэмхэрсэн юм байна уу? Яг энэ бүгдээр яг нэг нэгнийхээ нүдэн болж нэг нэгнийхээ гар хөл нь болцгоо. Тэгэхгүй бол бид нар удахгүй энэ байрнаас хөөгдөж магадгүй шинжтэй болчих. Ер нь нэлээд гамшигын хэмжээнд очсон байгаа шүү заа. Тэгээ одоо энэ Крисмас дуслаа дараа нь бид нар Америк сүмийнхэнтэй уулзсан. Тэгээд бас нэлээд олон зүйл дээр энэ ярилцах тохирох хэрэгтэй болох баг. Тэгээ үүнээс үүдээд түрүүн бас өнгөрсөн 7 хоногт залбирлын үеэр ч гэсэн би хамт залбирахаар суудсан эгч нартай ярьж байсан. Өнөөдөр бас Аги ч гэсэн бас хэлж байна. Хэдүүлээ ерөөсө 2014 онд байрны төлөө залбирая л та гэж. Тэ? Сүмийн байшинтай болё гэж. Тэ? Why not? Тийм ээ? Яагаад үгүй гэж, яагаад болохгүй гэж. Хэрвээ эзэн хүсчээвэл бидэнд өгөх боломж байгаа. Тийм ээ? Тэр магадгүй эзэн биднийг арай илүү сонор соргоор хараасаа гэж хүсэж байгаа. Тэгээ түүний арга зам бол бидний бодсноос хамаагүй илүү үзэгсэлнтэй бас төгөлдөр байдаг учраас бидний илүү итгэлээр түүнийг хараасаа гэж тэр хүсэж байгаа хаа. Би танд бас өөрийн чинь амьдралд байгаа бүхэл зүйлсүүдийн төлөө би танд хэлхийг хүсэж байгаа. Танд өнөөдөр асуудал байна. Ойлгохгүй зүйлсүүд маш их байна. Бүгдийг ойлгох гэж хичээгээд явах вэ? Бид нар зүдэрхийн нэмэг. Харин нэг л алтан дүрэн байна. Юу гэвэл Библи бидэнд Бурхны үгийг хэлэхдээ юу гэж хэлсэн бэ гэхээр түүнийг хүлээ. Түүний цагийг хүлээ. Түүнд найдсаар бай гэж хэлсэн ба. Яг гэвэл тэр төгс бүтээгч байхгүй юу? Тэгэхээр тэр таны амьдралын тэр өдрүүдийг тэр аль хэдийн таныг л мэдээж бодсон л байгаа шүү дээ. Тийм ээ? Танд сайн байхаар бас танд ашигтай байхаар тэр аль хэдийн шийдсэн. Тэр бас бусдад ч гэсэн үр бүтээлтэй, үр жимстэй байлгахаар таны амьдралын өдрүүдийг аль хэдийн бэлтгэсэн байгаа гэдэг би таныг итгээсэй гэж хүсэж байна. Энэ бол Бурхан эзэн танд хайртайгийн тийм ээ? Илрэл багхгүй. Тэр танд хайртай. Зүгээр л тэр жилийн ихэнд нэг удаа хэлээд мартчихдаг би биш шүү заа. Тэгээ нэг жилийн ихэн болонготлаа би бөөнд нь төлөвлөгөө биелүүлж байгаа юм шиг таа гэнэ. Би танд ч хайртай, мандгаа би чамд ч хайртай, цогоохоо би танд ч хайртай гэж жилжингээ мартдаг би биш шүү заа Бурхан. Бурхан бол өдөр бүр танд хайртай. Тэр цаг, минут дотор тэр танд хайртай. Яг одоо ч хайртай. Яг одоо ч танд хайртай байхгүй юу? Тэр танд хайртай учраас бидний хамгийн том асуудал болох гим нүглийг шийдэж өгөхөөр тэр өөрийн хүүг бидний төлөө илгээсэн баг. Учир нь бид нар гим нүглээсээ болоод үхдэг болсон. Ром 6 дугаар бүлэг, 3 дугаар бүлэг. Энд юу гэж хэлсэнгүүл нүглийн төлөөс бол үхэл гэж. Хүн нүгэл үйлснээс болж Бурхны алдараас салжээ гэж үтсэн баг. Бид өнөөдөр энэ дэлхий дээр өөрсдийн нүглээс болоод бид нар зовж зүдрэн амьдарч байдаг. Саяхан дуулсан дуун дотор байж тийм ээ. Энэ дэлхий дээр нүглийн тэр ачаагүйр зов зүдэрж байгаа хүмүүсээ тэр найдварыг хараарай гэж хэлсэн баг. Тэр Бурхан бидний асуудлыг тэр мэдчих. Нүглээсээ болоод бид нар үхэж хагцдаг, өвдөж зовдөг, бидний амьдралд гуниг айц хүч нөмөрсөн, харанхуй нөмөрсөн болохыг Бурхан мэддэг баг. Тэр жутгаа бид нүглээсээ болоод бүр мөнхийн тэр үхэл болох тамд хүртэл хаягдах хэрэгтэй болчихсон баг. Учир нь нүгэл болвол Бурханы дайсан учраас Бурхан нүглийг нэг өдөр там руу шийдэх болно. Үүр дөмөхөд устгах болно. Харин тэр нүгэл энэ дэлхийгээс тэр одоо өнгөрөн одохоосоо өмнө тэр өөртөө бас амгүй олон хүмүүсийг авч явах хүсэж байгаа.
Өөртөө маш олон хүнийг там руу зулгааж аваад унахыг хүсэж байгаа. Харин Бурхан үүнийг хүсдэггүй. Тэр бидэнд хайртай учраас байхгүй. Тэгээд тэр цорын ганц хүүгээ энэ дэлхийд илгээсэн шалтгаан нь тэр цорын ганц аврагдах замыг зааж өгч. Тэр зам бол хизээж нураагдахгүй, тийм ээ, хизээж энэ замыг хинч хааж боож чадахгүй. Энэ замараас хэнийг ч гэсэн, тийм ээ, хинч булааж, тийм ээ, одоо түүнд саад хийж дайрч чадахгүй. Тэр гайхамшигтай найдвартай тэр зам болох Есүсийг бидэнд өгсөн тэр бидэнд хайртай учраас юм аа. Есүс тэр танд хайртай учраас энэ дэлхийд ирсэн юм аа. Тэр таныг маш сайн ойлгодог, тэр таны төлөө энэ дэлхий дээр маш агуу зүйлсүүдийг хийж өгөхөөр энэ дэлхийд ирсэн юм. Тэр таны машиныг угааж өгөхийн төлөө ирээгүй. Тэр таны гэр орныг цэвэрлэж өгөхийн тулд ирээгүй. Тэр таныг магадгүй хүүхдээ чинь тэрвэрч өгч, ажилдаа явцсан хойгуур чинь хамаг юм чинь амжуулж таны өмнөөс энэ дэлхий дээр амьдрах гэж тэр ирээгүй ч харин таны өмнөөс хамгийн том таны амьдралын асуудал болох тэр гэм нүглийн асуудлыг чинь шийдэхийн тулд энэ дэлхий дээр тэр ирсэн юм аа. Тэр Бурханы хүү атлаа яаж тэр гинт өчүүхэн сул дорой нүгэлтэй хүмүүсийн төлөө энэ дэлхий дээр тэр буун ирсэн болоо. Тэр тусмаа хүний биеийг өмсөж ирсэн баг. Хүний биеийг өмсөн ирсэн. Тэр яг энэ сул дорой нүгэлтэй хүмүүсийн амьдрдаг тэр амьдралаар амьдарсан. Харин тэр дунд тэр хизээш нүгэл үйлдэж байгаагүй маа. Тэр цэвэр ариун нэгэн байсан. Тэр хүмүүсийн тэр яг л өлсөж, даарч, цангаж, ядарч, зүдэрч, бусдад бас янз бүрээр хилэгдэж, гадуурхагдах, бусдад оромжлогдох, түлхэгдэх, зодуулах бүрсүүлдэ түүний ам хүртэл бусдын гарт очиж байсныг бүгдээ Библийн түүхэн дээрс бид харж байна. Бурханы хүү энэ бүхнийг үүрхэд ирсэн шалтгаан нь тэр танд хайртай учраас юм аа. Christmas баяр. Энэ бол Бурханы бидэнд өгсөн хайр гэдгийг бүгдээ дандаа санацгаая. Амен. Christmas-ийн үеэр энэ улс нэг л ондоо болж байгаа юм. Энэ улс ондоо болчдөг. Тэгэд нэг хаасаагүй хин нэг нь туслах тухай яриад, хаасаагүй нэг ядуу хүмүүст энийг энэрх тухай яриад, энэ тентгүү гэр бүлийнхнийгээ хайрлах тухай аав ээж рүүгээ очих, тийм ээ, гэр бүлийнхэнтэйгээ оройн хоол хамтдаа Христосийн орой идэх, хамтдаа байхыг тэр бүхний тухай ингээ ярьж эхэлдэг баг. Яг тэгвэл энэ Есүсийг энэ дэлхийд ирснээс л болсон байхгүй. Тэр энэ дэлхий дээр энэ хайрыг авчирсан байхгүй. Өнөөдөр Есүсийн зүгээр энэ дэлхийд мэндэлсэн тэрл баярхоор энэ дэлхийг энэ чигээр нь өөрчилж чадж байгаа бол түүний энэ дэлхий дээр амьдрсан тэр амьдрал, тэр замнал, түүний энэ дэлхийд үлдээсэн тэр найдвар, энэ дэлхийд амлаад явсан тэр амлалт дахин ирэх ирэлт бол энэ орчлог бүхлээр нь өөрчлөх хүчтэй гэдгийг илрэл байгаа даа. Амен. Хүмүүс Christmas баярыг маш зүртэй тэмдэглээд Easter-ийн үеэр нэг тоодог баг. Easter гэдэг чинь Есүс дахин амьсан баяр шүү дээ, тийм ээ. Энэ хүн төрлөختийн төлөө ирсэн Есүс ажилдаа эглэхээр энэ газар дэлхий дээр хүний биеэр төрж байсан Christmas баяр. Харин тэр энэ дэлхий дээр хүн төрлөختний авралын төлөө ажиллаа гүйцээж тэр загалмаа дээр цовдлогдсон нас орж тэгээ үхлээс 3 дахь өдөртөө амьсан тэр баяр бол дахин амьсны баяр баг. Маш чухал үйл явдлыг Бурхан бидэнд өгсөн. Бүгдээ харцгаа ингэ товчхонд нь Бурхан эхэлсэн бидний төлөө авралын ажлыг эхлүүлэхээр өөрийн хүү гэлгээсэн. Дараа нь тэр дуусгасан. Есүсийн амьсан тэр өдөр. Тэгээ Есүс Тэнгэрөөд өргөгдөн одохдоо би аль хэдийн нэг зүйлийг эхлүүлсэн байгаа гэж. За одоо бид нар плеткэн дээр ус тавьчихад шууд ингэ буцалхыг бид нар харддаггүй шүү дээ, тийм ээ. Яадаг вүлээ? Эхлээд тэр чинь ингээ гараац нь өөрчлөгдөх хэрэгтэй байхгүй. Тэгээ ингээ дараа нь явах хэрэгтэй лээ. Ингээ дороос сүлдээ бүр ядгаа буцалдаг баг. Тэр үед л бид нар үнэхээр одоо салахгүй бол болохгүй гэдэг тийм үе ирдэг. Энэ дэлхий тэртээ тийм 2000 жилийн тэртэйгээс халсаар ирсэн байхгүй. Тэр үед энэ дэлхий дээр зөвхөн 12 Христэд итгэгч байсан юм аа. 2000 жилийн дараа энэ дэлхий дээр амьдарч байгаа 7 хүний 2 нь болтлоо буцалсан байна. Та юу гэж бодож байна? Есүс Христийг эхлүүлсэн тэр ажил өнөөдөр үргэлжилсээр л байгаа. Өөрөөр хэлбэл Есүс Христ энэ дэлхийд үлдээсэн тэр найдвар, энэ авралын мэдээгээрээ тэр аварсаар байгаа гэсэн утгатай юм аа. Энэ мэдээч гэсэн өнөөдөр бидэнд ирсэн учраас түүний хайрыг амссан та бүгдээрээ талархан амьдарцгаая гэж та бүхэнд уриалмаар байна.
хүүд итгэгч хинч мөхөхгүй гэж хэлсэн баг. Хэрвээ та нүгэлтэй болвол та өхнө. Та нүгэлтэй амьдрсаар өхвөл та бүр мөнхөд өхнө. Амен уу? Хүмүүс сэжиглээ жоохон яадаг л да. Тэр харин бидэнд нэг сайхан боломж олгосон шалтгаан нь юу вэ? Христээр бид аврагдсан байхгүй юу? Есүс Христэд итгэсэн л бол түүнийг аврагчаа гэж хүлээж авсан л бол тэр мөчтөө бүх гэм нүгэл чинь уучлагдаж аврагдана гэж Библи бидэнд хэлсэн маа. Учир нь тэр Бурхан өөрийнхүүгээ энэ ертөнцийг яллахын тулд харин түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц рүү илгээсэн гэж хэлсэн баг. Бурханд итгэж байгаа хүн хэд байна вэ? Бурханд итгэж байгаа хүн хэд байна вэ? Хүчээр битгий хэлээрэй заяа. Би та бүхэн бүгдээр итгэж байгаа гэж харж байна. Яг гэвэл аль хэдийн итгэснээ батлаа баптизм хүртсэн хүмүүс байж байгаа. Харган баптизм хүртэж амжаагүй хүмүүс байна. Христэд итгэсэн мөртлөө. За өнөөдөр уг нь манай инх сайхан баптизм хүртнэгээ бид тохирсон байсан. 29-нд боллоо шүү заяа. За 29-ны өдөр. За тэгээд баптизм хүртэж амжаагүй тийм ээ. Бас баптизм хүртэх юутай хүмүүсээр надад уулзаарай заяа. 29-ны өдөр баптизм хийнэ. Манай инх сайхан маань ээж автагаа цог ирээд тэгээд ингээд Христэд итгээд бас баптизм хүртэж эзний хүүхэд болж байгаа гэрчлэхээр бэлдэж байгаа. Тэгээд өөрөө шийдвэрээ гаргана надад ярьсан маа. Тэгээд нэг удаа Бурхан түүний төлөө алдрыг өргөн алгаа ташхуу. Халелуя Иесус. Эзэн тав сайн мэдээ. Яавч юу нэстэн сууж байна. Тэгээд Бурхан танд үнэхээр хайртай. Мөнх ам гэдэг бол бид нар ерөөсөө ингэж боддог. За мөнх ам ямар ч гэсэн өхгүй юм байна. Өгсөн ч Бурхан биднийг дахиад амьлуулах юм байна. Харин дахин амьлахдаа бид нар жоохон төсөөлөл жоохон багтай. Бид нар ямар төрхтэй байх бол ер нь юутай амьдрах бол бид нар гал хүмүүс бодож эхэлдэг штэ. Манай найз тэгж залбирдаг байсан. Эзэн минь би 4 өрөө тийм одоо хауст олмоор байна. Мөнхийн улсад 4 өрөө хауст олмоор байна. Хэрвээ эхнэр авч болдог бол би 4-ыг авмаар байна гэж хэлсэн байна. Яг бид нар хайжнаас чи одоо өстө тэнийг мангар гална гэдэг чинь тэгээд тэнд эхнэр нөхрийн харилцаа гэж тэнд байхгүй. Яг гэвэл тэнд чинь тийм хэрэгцээ байхгүй. Харин тэнд бид нар одоо байгаа төрхөөрөө юм уу эсвэл Бурхан бидэнд өгөхшгүй мөнхийн тийм 25 насыг өгөө бид нар мэдгүй. Тэр Бурханы surprise ахгүй. Бурханы бэлэг нэг монголчууд бид нар жоо Christmas баярын тийм нэг оройныг одоо гацурмуудаа засчаад орон бэлэг тавьдаг тийм заншил жоохон байхгүй шүү дээ тийм ээ. Тийм яс заншил байхгүй учраас жоохон туршлагагүй. Тэгээ манай хөлтөө модоо босгосон цагаас ахсуулаа доор нь юу тавих вэ гэж нэг санаа тавьж байгаа. Өөртөө хүртэл ингээ бэлэг боож тавьж байгаад байгаа байхгүй тий. Тэгээд яг үнэндээ 25-ны өдөр юу түүнд ирэх гэж байгааг тэр одоохондоо мэдээгүй байгаа байхгүй. Тэгээд би болохоор зэрэг хүмүүсийн өөрт нь өгсөн бэлгнүүдийн чи задлах болоогүй гэж тэр доош нь ингээ тавиулаад тэгээд өөрийнхөө бэлгийг юу төсөөлж ийнэг бол нэг хідэн жижигхэн бодолтой юм л гэж төсөөлөд байгаа байхгүй. Гэтэл яг 25-ны өглөө ямар хуу юм болохыг би ойлгож байгаа. Тэгээ хин хэлж болохгүй шүү заяа. Манай хүүхдийн байхгүй болохоор би ярьж байгаа. Нэг юм жижигвтер хайрцаг тавьчихна. Тэгээд онгоолгоод үзэнгүүт нь чи өөрийнхөө өрөөнд очиж шалгадаа. Чиний одоо Крисмсийн хамгийн том бэлэг тэнцээ байгаа. Өөрийнхөө өрөөнд очиж дахиад нэг хайрцаг байх байхгүй. Тэгээд нөгөө чи нөгөө хайрцаг онгоолгонгууд чинь энэ биш хувцсны өрөөнд шалгано гэж хэлнэ. Тэгээд хувцсны өрөөнд ороход нөгөө бэлэг нь байж байгаа байхгүй. Тэгэл тэр өрөөнөөс яаж хасгаж гарчих юм би жоохон төсөөлж юм л да тийм. You are the best daddy ever. Алга хасгаж эхлэн л да нөгөөт чи. Бурхан тэр мөнхийн улсын талаар зарим зүйлсүүдийг биднээс нууцлсан байна. Яг гэвэл энэ чи гэдсэн бэлэг байхгүй юу? Surprise. Тэ? Хүмүүс ингээл тань нэг баригдчаад өөдөөс нь surprise гэдгүү үстэй. Тэгэхээр чинь жоохон мангар штэ тий. Харин Бурхан мөнхийн улсыг бидний төлөө үнэхээр бас гинтийн бэлэг болгон аль хэдэнээс. Тэгээ Есүс бүр энэ дэлхийгээс явахдаа тэр тэгж хэлсэн штэ. Миний явж байгаа шалтгаан та нарыг тэг
аваачих тэрхүү байрыг би бэлтгэхээр явж байна гэж хэлсэн баг. Тэгээ Есүс бүр өөрийн гараараа таны төлөө авахгүй. За булгаа. За Эрдэнэ булган гэж эмхтэй байгаа. Одоо яг одоо бол Америкт байгаа. Тэгээд одоо энэ тэнгэр элчнэрт хэлж байгаа байхгүй. За сад булгаа чинь нэг иймэрхүү юм дуртай. Тийм өнгөн дуртай. Хүү наадгаас бол наа чинь маргад юм уу? Жохон араа хийчих. Тэр баг Эрдэнэсийн чулуун юутай те. Тэгээд тэгснэ бас хөөрхийн нурууны газар дээр их өвдөжсэн зөөлөн ор тавьчих гэдэргээ те. Манай хүүхдийн мөнхийн улсын талаар төсөөлөл нь юу гэж бурхан надад далавч өгөх болов гэж асуудаг. Тэгээ би хүүдээ эхлээд ингэж тайлбарлах гэж оролдохгүй юу. Чи залуучгүй л исэн штэ. Яаж гээл гайхаад байгаа байхгүй дээ. Ямар нэг юм дээр суух уу гээл дээ. Тэр чи энэ дэлхийн юу шүү дээ тийм ээ. Бидэрт ямар нэгэн тийм нэг хөдөлгүүр хэрэгтэй байдаг энэ дэлхий дээр. Харин мөнхийн улсад бол зүгээр л дээ. За тэр уулан дээр гарчих гээл ингээл исэн штэ. Тэгээ хүүдээ тайлбарлаж гисэн. Хангээд хүү маань жоохон ойлгохгүйс учраас за магадгүй далавч гэж юм уу. Аав нь сайн мэдэхгүй байна. Тийм байгаасаа гэж би үнэхээр хүсэж байна. Тэгэхэд мөнхийн улсад гинтийн бэлэг байхгүй. Surprise. Тийм ээ, surprise. Тэгээд жоохон нас ахицсан хүмүүсийн хувьд жоохон гутрангуй бодлосоо салаасаа гэж хүсэж байна. Би ийм төрхтөгөөрөө би тэнд байх юм шиг тээ гэж хүмүүс бодоод байдаг байхгүй. Яа нэг салбуур үстэй гэж тэнд байж ах юм бахтаа гэж. Тэнд залуу харагдана уу? Тийм энэ дэлхийнхээр настай ахмаг настай харагдана уу? Тэнд юусоо хамаагүй. Хүсдэг бурханаас хүсвэл бурхан таныг үнэхээр хамгийн сайхнаар бүтээгээд өгч болно шүү дээ. Гэхдээ тэнд хамгийн гэдэг зүйлс нь зөвхөн бурхан л байх болно. Бидний энэ дэлхий дээр үн цэнтэй тооцдог юм болгон тэнд үнэхээр зөвхөн замын хашлаг хийдэг те замын хар хийдэг юм болно. Одоо нэг Монголд ингээл те нэг алтан гэл ягаал те. Тэ нэг онгоо байдаг шүү дээ. Нэг хүн бурханаас гуусан байдаг. Бурхан минь ээ. Би энэ дэлхийгээс ганцхан шуудаа юм л аваад явчихъя гэж хэлсэн баг. Тэгээ бурхан чам тийм хэрэгтэй юм уу гэсэн. Үнэхээр би энийг насаараа цуглуулсан юм аа. Та надад хайртай штэ. Надад зөвшөөрч штэ гэсэн маа. За тэг гэсэн чинь нөгөөдөг чинь зойрноос баахан алт гаргаж ирэл шуудаад хийгээл нөгөө ч аюу хүнд үүрэл авсан маа. Тэнгэрлэгчнэр хүртэл гайхаа. Чи юу ийзээ штэ амар хүнд байна гээл те. Тэгэл явцгаасан баг. Тэгээ мөнхийн улсад очсон Петр асуусан маа. За нэг нэр чинь байна. Харин шуудатай юм гэдэг чи чек нь хийгээгүй штэ гэдэлдэг байхгүй. Шуудаад юм авчирна гэсэн гэрээ байхгүй штэ. Гэхдээ би бурханаас гуйс юм аа. Энэ бол тусгай захиалгаар ингээд авчирсан гэнэ. За гэдэг. Юу байгаа үзчихээн мэдээж чинь мөнхийн улсын аюулгүй байдлыг ингээд сахиж байгаа хүний хувьд би чамаас асууя. Чи намайг ойлгоорой. Шуудаад гэж үзье гэсэн. Тэгээ нэг шуудаатайгаа нээсэн чинь ингээд юу ах ингэ баах юм унах юм гинэ. Тэгсэн чинь чи энийг үл яах гэж байна? Энд нэг замын хашлаг хийдэг юм материал авчирж явах энд хангалттай байгаа шүү дээ гэж хэлсэн баг. Нөгөө алтан ингээ нөгөө хүн чинь нүдэнийгээ харсан чинь тэнд зам одоо гудамжны тийм ээ замын хашлаг хийдэг материал нь алт байсан байгаа. Зүгээр нэг хошин зүрлэлч гэсэн бидэнд нэг юм сануулж байгаа. Энэ газар дээрх төсөөллөөр бид нар мөнхийн улсыг бид нар төсөөлж хийж чадахгүй. Энэ бол үнэхээр дүүрэн гинтийн бэлэг байгаа гэдгийг санах хэрэгтэй. Тэр сайхан газар бидний хүлээж өгнөгтэй. Тэнд өвчин зовлон гэж байхгүй, тэнд үхэл хагцал гэж байхгүй. Тэнд сэтгэл зүрхийг шалхлуулах юм юу ч байхгүй. Тэнд ядардаг бие гэж байхгүй, өвддөг бие гэж байдгүй маа. Та тэнд таныг эргэн тойронд чинь танд хайртай хүмүүс эргэн тойронд чинь байх бол нэг ч муухай харсан хүн байхгүй. Таны хамрыг том байна гэж хинч хэлэхгүй шүү дээ. Бүх юм тэнд үнэхээр сайхан байх бол. Энэ бүх зүйлсүүдийг бурхан өгөхийн тулд энэ газар дэлхий дээр бидэнд өөрийн хүүг хүний биеэр илгээсэн юм аа. Тэр хүүг энэ дэлхийд ирэхэд бузар сүнс тэр хүүг алуулахаар маш олон удаа оролцсон байгаа. Библиэл дээрээс Ихсэл номон дээрээс харах юм бол тэнд ингэж хэлсэн байна. Тэнд нэг юм үзэгдэл одоо Иохан үзсэн байгаа. Бурхан түүнд ингээд үзэгдэл үзүүлэхэд тэр дунд нэгэн жирэмсэн эмэгтэй Йордан голыг гатлаж байхыг харлаа гэж байгаа. Гэтэл могоо түүнийг усан живүүлэхийг оролцоход
Бурхан түүнийг хамгааллаа гэсэн үг тэнд гардаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл Есүсийг тэмээ тээж аврагчийг тээж яваа тэр одоо Мариаг тэмээ замд нь эндүүлж замд нь одоо устгахыг оролдож муу сүнс дайрж байсан тийм баримт цэндэр байна гэсэн үг. Аврагч энэ дэлхийд л төрж болохгүй байгаа байхгүй түүний хувьд. Бодлор сүнсний хувьд. Энэ Есүс л энэ дэлхийд төрж болохгүй. Тэгэхээр энэ бол миний хүн төрлөختнийг нөгөө гин нүглээр захирч хуурч мэхлэж тийм ээ гаратаа хатгаж алж тарж байсан маань энэ их мэдл маань ерөөсөө үгүй болно гэж. Есүс энэ дэлхийд төрсний дараахан тэр Херод хаан цэргүүдээ явуулж Бэтлехемийн оролцох бүх тэр 0-оос 2 наснаас доош хүүхдүүдийг эр хүүхдүүдийг бүгдийг хядуулсан байдаг. Тэр олон жилийн өмнөөс энэ тухай зөвгөнсөн байдаг гэсэн. Харин Бурхан өөрийн тэнгэр элчээр сэрэмжлүүлсэн учраас Йосеф Майр болон бяцхан Есүс хоёрыг аваад Египт рүү зугтаж чадсан байдаг. Бурхан бүх талаар түүнийг хамгаалж байсан баг. Шалтгаан нь юу вэ? Тэр бяцхан Есүсийг л тийм ээ одоо ажиллаа эхлэхээс өмнө устгах гэсэн тийм бодлор сүнсний санааг Бурхан мэдж байгаа. Тэр харин биднийг аврахыг хүсэж байгаа учраас бүх талаар түүнийг хамгаалсан юм аа. Есүсийг харахад хүмүүс харахад зүгээр л тэдэнтэй адилхан хүн байсан. Гэтэл түүний ярьж хэлж байгаа, хийж байгаа зүйлсүүд, түүний тэр зорж байгаа зүйл, ихтүүлж байгаа, хийж байгаа тэр ажил, түүний гараар үлдэж байгаа гайхамшгууд нь зүгээр жирийн хүний хийж чадахгүй тийм зүйлсүүд байсан. Зөвхөн Бурхан хийж чадах тэр зүйлсүүдийг тэр хийж явсан юм аа. Хүмүүс бүр тэрэнд нь гайхаад, алмаараад тэ жирийн хүн яахаараа ийм их хэрэг мэдтэй байдаг байна гэдээ гайхаж түүнийг дагдаг байсан юм аа. Харин хүмүүс түүнийг нэг өдөр барайл аваад цовдлчихсан. Нөгөө их их мэдтэй хүчтэй тэр алдартай номлогчийг маань, аврагчийг маань тэр ирэх чадалгүй байсан учраас л тэдний гарт орж загламаа дээр цовдлогдсон гэж хүмүүс бодож байгаа. Гэтэл үүндээ Библи үүнийг зөвгөнсөн байсан маа. Тэр хичнээн Бурханы хүү тэр алдар сүртэй хүч чадалтай нэгэн боловч тэр өөрийгөө бидний төлөө ингэж сул дорой болгон бусдын гарт өгсөн гэдгийг Библи дахин бидэнд харуулan хэлсэн юм аа. Тэр Есүс дагалдагч нар нь Есүсээс тэгж асуудаг. Энэ одоо хэдүүлээ ерөөсөө буу шидэн бариад одоо сэлэм илдж чад агсаад эдний өдөөс дайтай гэж хэлсэн баг. Тэнгүүд Есүс юу гэж хэлсэнгүүл би өөрийн эцгээсээ гуугаад над руу ингээд бүр легоноор нь тийм ээ тэнгэр элчнэрийг илгээгээч гэж тэнгэрлэг дайчдаг илгээгээч гэж би асуувал миний эцэг зөвшөөрөхгүй биш зөвшөөрөн шүү дээ гэж. Чи отоол ойлгохгүй байна уу гэж. Та нар одоо л ойлгохгүй байна уу гэж. Би өнөөдөр энд хүмүүсийн төлөө зовхоор ирсэн гэдгийг та нар ойлгохгүй байна уу гэж хэлсэн байна. Есүс хүчгүйдээ биш. Сул дороодоо биш. Тэр харин өөрийгөө бидний төлөө өгсөний гэрч тэнд байгаа байхгүй. Тэр таны төлөө өөрийгөө өгсөн бахна шүү дээ. Энэ дэлхийн удирдагч нар таны төлөө өөрийнхөө тусалж тусыг өгөхгүй. Энэ дэлхийн удирдагч нар таны төлөө өөрийн цорын ганц хүүг зориулж үнэхээр чадахгүй. Яагаад гэвэл тэд бидэнтэй адилхан хүмүүс учраас сул дорой учраас аахгүй. Харин Бурхан атлаа тэр цорын ганц хүүгээ бидний төлөө илгээсэн шалтгаан түүний хайр тийм хүчтэй байгаа. Тийм хүчтэй хайраар тэр таныг хайрлсан байна. Түүхэндээ хоёр дахь удаага би та бүхнээс асууя. Та хэр шок хүн бэ? Би бол нэлээд шок хүн шүү гэж бодож байгаа юм гар орохгүй. Хэр ерөн шок хүн бэ? Одоо Бурханы өмнө шоктоол, гим нүгэл үлдээл, тэгэл зөрөөл тэ. Ер нь шогтдог хүн бай шударгаар гар орохгүй. Тэгээд өрөхгүй хүмүүсийг би хүчээр өргүүлдэг шүү дээ тэ. Өргөсөн гэж бодож байна тэ дотроо. Бүгдээрээ л уг шог баймаар юм. Амен. Үнийг ойлгож байгаа ч аягүй ахиц захгүй да.
Ойлгоод гараа өргөж байгаа чи ахиц авахгүй. Бид нар бүгд үнэхээр шок хүмүүс. Өөрийгөө айгүй зөв гэж айгүй сайн явж байгаа гэж бид нар заримдаа боддог. Гэтэл маш олон юм дээр бид нар сул дорой хандаж, маш олон юм дээр бид нар үнэхээр муухай ханддаг баг. Харин Бурхан биднийг хайрлсан хайр болвол юутайч зүүрлэшгүй дагуу нэгүүлсэнгүй хайр гэдгийг би таныг санаасаа гэж хүсэж байна. За Крисмас баярын үеэр ер нь ямар түүх хөрөндөг вэ? Өдөр маш товчхон харцгаая. За нэг майр гэж нэгэн хинтээч тэмээ сууж байгаагүй онгон бүсгүй байсан байна. Тэр энэ охин бол үнэхээр Бурханы өмнө зөвхт нэгэн байсан гэж Библиэлд бичсэн. Тэгэхээр та бүхэн боддоо майрын талаар хүмүүс зарим нь бүр шүтгэсээр харахгүй байхгүй. Яг гэвэл энэ дэлхий дээр маш олон эмэгтэйчүүд байгаа шүү дээ. Тэр цэцмээ Израильчууд дотор тийм ээ маш олон онгон эмэгтэйчүүд байгаа шүү дээ. Бас маш олон Бурханыг дагдаг хүмүүс зөндөл байгаа шүү дээ. Гэтэл яагаад Бурхан заавал Марияг сонгосон юм болоо? Тэр үнэхээр онцгоогоор тийм ээ эвэгцэн эмэгтэй байсан гэдгийг санах хэрэгтэй. Тэгээд тэр Йосеф гэж залуутай сүйт тавьчихсан байсан баг. Гэтэл Бурханы тэнгэр элч Гавриэл хурж ирээ. Чи одооноос эхлээд тийм ээ Бурханы хүүхдээ их болно гэж хэлсэн. Хүнтэй ч орж үзээгүй онгон бүсгүй надад энэ өстө боломжгүй шүү дээ гэсэн. Би яаж тэгэх вэ? Тэгвэл чиний тээх тэр хүү бол Бурханы хүү юм. Аврагч юм. Түүнийг бүр Есүс гэж нэрлэгээд Есүс нэрийг хүртэл хэлсэн баг. Тэгэд энэ бол ариун сүнснээс өгөгдөх юм а гэж. Тэгэхээр ариун сүнс тэр хүүхдийг бүрэлдүүлнэ гэсэн үг байхгүй юу? Ариун сүнс бол тэр бүтээгч Бурханы сүнс байгаа. Тэр өөрөө Бурхан байгаа. Амен. Энд зарим хүмүүс ингээ боддог байгаа. За ямар нэг юм болсон. Өнөөдөр бол ерөөсөө онгон байж байгаа хүүхэд төрүүлэхтийн боломжууд бас их амар бүрэлдэж шүү дээ. Яаж яана? Гиз гүзэг нь хагалж байгаа л хийчих болж шүү дээ. Энэ бол яг Бурханы арга зам биш. Хэрвээ тийм Мария харагдах юм бол энэ бол буруу Мария шүү дээ. Тэгээ бидэнд үнэхээр ивэл өрөөл болоход тэр 2000 жилийн нэртэл болоод өнгөрсөн юм аа нэрэ. Тэгээ өнөөдрийн цаг үед өнөөдөр хүмүүс маш их тийм завхарсан тэр үе байна. Бид Мариягийн тухай бодохдоо тийм ээ бидний охид бидний бас залуу үе тэр Мария шиг байгаасаа гэж би өөрөөр хүсдэг. Монголчууд нэгэн цагт бол тийм ээ хүнтэй гэрлэхээс өмнө юу байх тийм ээ. Хүнтэй очиж ингээд хамт амьдраад ингээд тийм ёс бидэнд байгаагүй. Хэрвээ тэгэх юм бол голөгддөг үе байсан шүү дээ. Солонгосчуудад байдаг нэг амар том гоё юу шүү дээ. Тэр чинь одоо бас айгүйх задгаа болж байгаа гинэ. Тэгээ олон удаан жилийн туршид хадгалж ирсэн юм нь хэрвээ хүнтэй суугаагүй ээжэж хэрвээ тэр онгон байдлаа алдах юм бол өөрөөр завхааралд автвал гэр үлээрээ тэд нар бүр гэрээс хөөдөг байсан үе гэж байгаа байхгүй. Тийм үе байсан гэж байгаа. Харин тэр үедээ тэр солонгосч нь яг нөгөө жинхэнэ тэр хүмүүст нь зөв хүмүүжил байсан. Тэгээ үр хүүхдүүд нь ч гэсэн зөв ойлголт суудсан л үе байхгүй. Тэд нар тэгээд эцэгхээ хүндэлдэг байгаа. Тэд нар тэгээд ахмад хүмүүсийн үгийг сонсдог байгаа. Тэгээд тэд нар ч бас их орноо хайрладаг хүмүүс болчихж байгаа байхгүй. Өнөөдөр бидний залуу үе нэлээд задгаа болчихжээ, тийм ээ? Задгаа болчихж. Харин Христэд итгэгч бидний үр хүүхдүүд зөв гэрлэлтийг бий болгоосаа гэж хүсэж байна. Жинхэнэ тэр Мария шиг тийм ээ цэвэр онгог сэтгэлтэй тийм бүсгүүчүүдийг бүгдээрээ хүмүүжүүлцгээе. Төрүүлцгээе. Өсгөцгөөе. Амен. Тэгээд бүр яг тэр сүү тавиад өөрийн найз охиныг тэгээд сүйд бүсгүүгээ тэгээд цэврээр нь хадгалдаг тийм зөв хүмүүжүүлэлтэй бурханлаг ирчүүдийг бүгдээрээ өсгөцгөөе. Энэ бол Бурханы өмнө зөв зүйл юм аа. Бурхан ийм л гэр бүл дээр өрөөлөө асгадаг учраас Йосеф хоёрын харилцаан дээрээс бид нар энийг сурах болно. Тэгээд дараа нь одоо тэр хоёрт нэг асуудал гарч ирж байгаа шүү дээ. Нэг мэсэн чинь Йосефт Мари юу гэж хэлж байгааг бол Марийн гиз томорсон. Йосеф сонирн болсон. Яасан нөгөө сүү тавьсан гимхтэн жирэмсэн болчихсон.
Тэгээ нөгөө эмэгтэй тайлбар өгөхдөө юу гэж хэлж байна вэ? Бурхны тэнгэр элч ирээд тэгээ ариун сүнсээр би хүүхдээ болно гэж хэлсэн. Есүс гэж нэрлээрэй гэсэн. Тэгээ ямар ч эрэгтэй хүн чи юу яриад байгаа бэ гэж дээ. Юм тиймэрхүү юм болсон л. Гэтэ Ясубын тухай Библиэр ингэж хэлсэн байна. Тэр зөвхт хүн байсан учраас Марияг эвгүй байдалд оруулахгүй тэр тулд тэр зүхтан зайлахаар шийдсэн байлаа гэж байгаа байхгүй. Зүхтахаар шийдсэн ба. Нэг тийшээ явахаар шийдсэн. Дөнгөд одоо Мария жирэмсэн болоод хоцронгууд нөгөө Йосеф хаав байна гэж нөгөөдөл чинь ингээл яг буу юм болно шүү дээ. Одоо тэр чинь сүү тарьсан байжгаад Йосефтэй биш өөр хүнтэй явцсан байх юм бол тэр охин яах ёстой гэж чулуугаар шидүүлж өгөх ёстой байсан байхгүй юу? Тэр нутгийн заншланд юм байсан. Тэгэхээр Йосеф зүхтахаар шийдсэн аахгүй. Нэг тийшээ зүхтчих юм бол хүмүүс Йосефийг муу хэлээл өнгөрнө. Ойлгож байна те? Йосефийг хүмүүс муу хэлээл өнгөрөх байсан байхгүй юу? Йосеф тийм одоо хайртай байсан юм шиг Мариад. Гэтэл Бурхан юу гэжтэй нэг би болох гэж байгаа гэр бүлийг тэгж салахыг хүсэхгүй. Аль алинд нь хайртай учраас Йосеф дээр тэнгэр элчийг аваадсан баг. Тэнгэр элч ирээд чи Мариаг ихнэр болгож авахаасаа битээ аа. Ягдгүйл түнд олдоод байгаа тэр хүүхэд нь Бурханы ариун сүнсээр олдсон тэр хүүхэд юм аа. Тэр бол аврагч юм аа гэж хэлсэн баг. Үүний дараа чөлөөтгөөр тийм ээ Мариаг ихнэрээ болгож авсан баг. Халелуя. Тэгээд тэр хоёрын Есүсийг төрснөөс хойш бараг 5 хүүхэд төрүүлсэн ч юм уу да. Йосеф Мари хоёрын дундаас бараг 5 хүүхэд төрсэн болов гэсэн хамаг байдаг. Тэгээд тэдгэрийн нэг нь Яаков гэж нэгэн залуу байсан. Тэгээд шинэ гэрэн дээр Яаков гэж ном тэр Есүсийн одоо юу гэх юм бэ? Цусан төрлийн гэх юм уу? Тэгээд дүү тэр Яаков бичсэн гэж үздэг баг. Тэгэхээр тэр хоёрт үнэхээр бас сайн сайхан амьдрал байсан гэж бид нар үзэж байна. Магадгүй Йосеф нэлээд эрт нас урчихсан юм шиг байгаа. Тэгээд Есүсийн одоо загламад цогцолдоход Йосеф тэнд үйлж байлаа гэсэн тийм үг ерөөсөй байгаагүй байхгүй. Тэгэхээр Йосеф тэр үед аль хэдийн нас урцсан байсан байж магадгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэр хоёрт үнэхээр Бурхан бас өшөө 20 жил, 20 жил, 30 жилийн сайхан тийм амьдрал өгсөн гэдгийг харж байна. Йосеф бидэртээ мөнхийн улсад уулзхолно. Амен. Бас Мария ч гэсэн одоо мөнхийн улсад байгаа. Бид нар тэр хоёртой уулзаад тэгэхэд ямар байсан, хэцүү байсан нь Йосеф ба гэд бид нар асуух болно. Амен. Харин ямар ч байсан Бурхан энэ нэгэн тийм нандан үнэхээр Бурханыг чилсэлдэгдээс гайралдаг энэ нэг хосыг Бурхан хэрэгэлсэн байгаа байхгүй юу? Өнөөдөр энэ дэлхий дээр тийм ээ гэр бүлийг Бурхан цогцлон байгуулсан шалтгаан нь Бурхан өөрийн тэр агуу зорилгын төлөө энэ гэр бүлийг хэрэглэхийн тулд юм амен. Тэгээд дээрэс нь бас Бурхан өөрийнх нь нэрээр тийм ээ өөрийнх нь хайраар цогцлуулсан тэр хамт олныг бүрдүүлсэн шалтгаан нь өөрийнхөө агуу зорилгын төлөө бас хэрэглэхийг хүсэж байгаа юм амен. Бид нар энэ газарт амьдарч байгаа Бурханы тэр хайрыг сонсож амжаагүй байгаа тэр авралын тухай мэдээг сонсож амжаагүй байгаа тэр хүмүүст бидний хүргээсэ гэж бидний сайн мэдээг хүргээсэ гэж тэдний төлөө бидний хэрэглэхийн тулд энэ газар дээр өөрийнхөө хайраар цуглуулсан гэдэг бид нар санах хэрэгтэй юм аа. Бурхан бол хайрын Бурхан юм аа. Амен. Амен. Мариагийн одоо нагц эгч нь Элизабет гэж хүн байсан. За тэгээ түүний нөхөр болохоор Закария гэж хүн байсан. Лук номын 1-р бүлэг дээрээс харах юм бол энэ хоёр гэрлээ 60 жил болсон боловч хүүхдээрээс болоог баг. Тэгээд Закария болохоор сүмд үйлчилдэг одоо тахилч хүн байсан. Тэгээд түүний тахил өргөхөө ээлж болох тэр үед тэр тахилын ясыг үйлдэж явахдаа тэр тэнгэр элчтэй уулзсан байгаа. Тэгээд яасан бэ гэхээр чиний эхнэр чинь жилийн дараа хэд хүүхэд төрөх болно гэж түүний нэрийг Йохан гэж нэрлээрэй гэсэн байгаа. Нөгөө Закария өөрөө уг нь тахилч хүн л дээ. Нэгсэндээ бас сүмийн пасторуудын лиг багхгүй юу. Тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр бараг өгсөнтэй адилхан болчихсон те одоо хөгшин биднээс юу хүүхэд төрөх тухай яриад байгаа юм байна гэсэн мөн. Чи итгээгүй учраас чи хүүхэд төрөх өдрийг хүртэл чи хэлгүй байх болно гэж хэлсэн баг. Тийм. Хэлгүй болсон. Тэгээд эхнэр нь удахгүй жирэмсэн болсон жилийн дараа хүүхэд төрүүлсэн. Тэр нагц эгч Элизабет нь жирэмсэн байх үед Мария тэр одоо Бурханаас дөнгөж үгийг аваад гидсэн томорч момрог л байгаа шүү дээ. Тэгээд Элизабет ихчдэр айлчлахаар очих үед тэр Элизабет ихчээгээ дуудах үед гидсэнд хүүхэд нь хөдөлсөн байгаа. Тэр ихчийнх нь гидсэнд байгаа хүүхэд. Тэнгүүд Элизабет ариун сүнсээр дүүрж гэж тэр Библиэлд үг байгаа шээ.
Бурхны ариун сүнсээр дурж өгч хэлсэн байггүй аврагч эзнийг төрүүлэх тэр эхийн дууг сонсоод хэвлэлд хөрмөн баярлаг хөдөлж байна гэж хэлсэн байгаа. Энэ ямар гайхамшигтай үйл явдал вэ те? Та нэг бодолтой. Тэр хүүхэд дууг сонсоод бидний аврагч эзнийг төрүүлэх тэр их хиндэрлээ гэж дууг сонсоод баярлсан гэж байгаа байхгүй. Энэ бүхэн дандаа Бурхны тэр хийсэн гайхамшигтай тэр ажлууд байсан гэдгийг санацгаая. За одоо тэнд хэвлэдэх тэр Иохны тухай яриа. Саяхан би нэг 14 хоногийн туршид нэг хичээл цуулаа. Бараг өдөр шинэгэл суусан. Тэгээ тэнд нэг хүүхдийн тухай ярьжсэн чи ингэж ярьж байна. За жирэмсэн эхчүүдээ бас нялх хүүхдэд юунуудаа хожим бас дахиад хүүхдтэй болох гэж байгаа хүмүүсээ төлөвлөж байгаа хүмүүсээ одоо анхаараарай заяа. 2 сартаа болоход л ерөөсөө хүүхэд гизэнд 2 сартаа болоход л хамаг нөгөө нэг эргэтнүүд нь ургацсан байдаг гэж шүү дээ. Бүр чихтэй болдог гинэ. Чих хамгийн сүлд гарч ирдэг гинэ. 2 сартаа гэхэд л аль хэдийн чих гараад ирсэн байдаг гинэ. Тэгэл ээж нь юу ярьж байна? Аав нь юу ярьж байна? Бүгдийг сонсож идэг гэж шүү дээ. Тэгээд яг хүний амьдралын юунаас харах юм бол яг нэг тэр өдрүүдтэй хүн хордлоготой байна те янз янзын юугаар нэг гормоны өөрчлөлт ороод ааштай те ерөөсөө нөхрийгээ янз бүрээр хилсэн те ууралсан, барьсан, гомдсон, уйлсан нэг тэгэл цөхөрсөн ингээл хүмүүс байгаа гэдэг штэ. Би тэр үүнийг учрыг мэдэх ёстой юм шүү. Тэр хэвлэдэг хүүхэд тэр ирж байгаа тэр ихийг яаж таньж чадчихна. Тийм ээ? Тэр хүүхдэд ч гэсэн сүнслэг мэдрэмж байдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр магтан дуу явж байхад хүүхдүүд зарим нь яга гараа өргөдөг. Манай ноова тий. Загалмаа хараад гараа өргөдөг. Хуруугаа ингэнгүүт гараа өргөдөг тий. Илэрхийлж байгаа дэр байхгүй тий. Илэрхийлж байгаа би итгэдэг шүү гэдэг юм уу тий. Тэрийг харахаар үнэхээр хөөрхөө. Манай хүүхд бас яг нэг тиймэрхүү насан дээр багтаа ингээд магтан дуу явахаар гараа өргөдөг гэсэн ингээд. Тэр ярьж чадахгүй тэ хөөрхөн амтад ярьж чадахгүй. Тэгээ бас нэг бүжиглэж гисэн зүгээр ингэхээс өөр юм хийж чадахгүй шүү дээ. Тэгээ унцгаад байгаа юм чинь. Тэгээ ганц хийж байгаа юм нь юу? Гараа өргөх тэ. Харин хүмүүс бид нар томрох тусмаа гараа өргөх маань жоохон цөөхөн болд юм уу да. Энэ бол хүндлэлтийн хамгийн агуу хэлбэр шүү дээ. Энэс өмнөхөн бид үнэхээр онцгойгоор гараа өргөдөг хүмүүс ах хэвээр шүү. Та гараа өргөж байгаа Бурхны өмнө бууж өгч байгаа хэрэг байгаа. Өөрийгөө даруу болгож байгаа юм аа. Та гараа өргөснөөр Бурханд алдрыг өргөж байгаа юм. Та гараа өргөснөөр бас Бурханд өөрийнхөө зүрхийг энэ дээрээ тавиад өргөж гэнэ гэсэн үг байхгүй юу? Зүрх сэтгэлээ илэрхийлж байгаа хамгийн өндөр зэгцэн энд байна. Тэгээ бусад хүнээс илүүгээр та түүнд өөрийнхөө зүрх сэтгэлээ зориулахыг хүсэж байгаа байхгүй юу? Та ингэж бодох юм бол та гамбаагаас ч илүү гараа өндөр өргөж чадна. Амен. Хэвлэдэх хүүхэд тэр аврагч эзнийг төрүүлэг эхийн дууг сонсоод баярлан хөдөлсөн байж та. Ийм гайхамшиг болсон. Өшөө ямар гайхамшиг болсон бэ? Нөгөө Иохан тийм ээ одоо Иохан дөнгөж төрсний дараахан хамаатнууд нь цуглацаа. Заастаа хүүдээ эхийн гэж нэр өгөх гэж байна гэсэн. Иохан гэсэн. Танаа охины овог дотор чинь юу юм тийм Иохан бүгдээрээ Леви байлгүй дээ. Леви гэдэг нэр өгчөөч гэж хэлсэн. Тэгсэн чинь үгүй Иохан гэсэн. Ааваас нь асууя. Аав нь мэднэ. Энэ одоо энэ авгаа ерөөсөө жоохон солиорч ин гэдэг нөгөөдөл чинь хоорондоо ирээд хамаатнууд нь аав нь орж ирэх нь асуусан чинь аав нь ярьж чадахгүй байгаа шүү дээ. Тэгснэ нөт чи самбар авангуудаа тэн дээр Иохан гэж бичсэн чинь бүгдээрээ гайхсан баг. Тэг яг тэр үед Бурхны ариун сүнс Захариадаар дүүрээд тэрсээ бүхэл бүтэн айгүй уртаар ингээд бид нар хэрэг унших юм бол зүгээр уншиж явахтаа та ивэгдэнэ. Тэрнээсээ гайхамшигтайгаар Бурхныг магтсан байдаг байхгүй юу? Түүний ам нэгдэхэд Бурхныг шууд магтаж эхэлж байгаа байхгүй юу? Ам нь нэгдэхэд тэр хил орж байгаа шүү дээ одоо. Тэр энэ бол бидний амьдралын ерөөсө зорилго байхгүй. Энэ дэлхий дээр амьд байгаагийн зорилго юу вэ? Бид Бурхныг алдаршуулахын төлөө өгсөн. Тэгэхээр бид энэ амаа нэгтэл Бурхныг алдаршуулж бүгдээр амьдарцгаая. Чи 2014 он таны хувьд амаа нэгтэл Бурхныг алдаршуулдаг тийм ом байгаасаа гэж хүсэж байна. Амен уу? Амен уу? Дахиад амен уу? Амен. Есүс эхийн хэвлэлд одоо хэдэн сар байдаг лээ? За 5 сар нь нуугаа 5 сар нь ил байгаад ингэж тестний дараагаар төрүүлдэг байгаа. Мария тэрхүү төрөхт өгчсөн тэр үед гинт эзэн хаан Августин одоо зарилгаар яасан байг бол хүн амын тоолго явах шийдвэр гарсан.
Тэгээ энэ бол бас л бузар муу сүнсний хийсэн ажил байсан гэж ярьдаг байгаа. Яг гэвэл хүмүүсийг ингэж тоолно гэдэг нь нэгсэндээ өөрсдөө хүч чадлаар буюу тэр өөрийнхөө Ромын хаан тусад тоолго явуулах байгаа байхгүй. Өөртөө ромчууд өөрсдийнхөө захирдаг тэр колон газруудаа тэд нар тоолго явуулж байгаа шалтгаан нь татвар төлөх хүн илүү ихийг нэмэх гээд байна шүү дээ. Тэр тоолгонд ороогүй хүмүүсийг ингэж та улам илүү ингэж хамруулан байж татвар илүү ихийг авахыг хүсэж байгаа байхгүй. Тэгээ энэ ажиллагаа бол яг л тийм ажиллагаа байсан. Хэрвээ тийхгүй бол юуг нь даахгүй одоо та нар бол ингээд такс макс татвар илүү биднээс авахгүй биднийг зовоох гэж инглээгээд 2-3 хүн бослог гаргасан байгаа. Тэр Тиуд гэж хүн байна. Есүстэй сольдог нөгөө хэн блэ? Барабас гэж хүн байна. Тэд нар дандаа тэрний эсрэг ингээд улс төрийн шинжтэй тийм бослог гаргаадсан байхгүй. Тэгээ тэднийг үнэхээр курс тэмдэрдэг байсан баг. Тэгээ энэ бол Мосес бас л тэмээ тэр аврагчийг бас барих гэдэг шүү дээ. Тийм ээ хаана явж тэнд нь л устгах хүсэлтэй байгаа байхгүй юу? Харин бурхан түүнийг гайхамшигтайгаар хамгаалсан тийм ээ. Бэтлехемд очисон чинь Мосес бүх хаалгануудыг хаасан. Бүгдийг хүнтэй болгосон. Одоо аврагч ингээд ямар ч одоо тийм одоо эрүүл мэндийн шаардлага хангахгүй газар төрүүл эрсдэх магадлал өндөр байгаа ч тийм одоо бидний хар бол тийм ээ. Зүгээр явж байгаа л годомжид төрчих гээд байгаа байхгүй юу? Тэгээ бүр тэрийг малын твш гэж ярьсан байгаа. Яг үнэндээ бол магадгүй тэ гахаа маханы л одоо юу байгаа шүү дээ. Нэг газар байгаа шүү дээ. Тэ оромж байгаа шүү дээ. Тийм л газар болчихсон. Тэгээд энэ хүн төрлөختнийг аврахаар ирсэн цорын ганц аврагч эзэн өнөөдөр энэ зогсож байгаа нүгэлтэй миний төлөө энэ сууж байгаа таны төлөө бас таны төлөө ийм дорд орж ирсэн гэдгийг та харах хэрэгтэй. Ийм л газар төрсөн ба шүү дээ. Хүүхдээ төрүүлсэн түүнийг үнэхээр аврагч гэдгийг батлаж тэгээ түүнийг энэ аврагч энэ дэлхийд төрсөнд баярлсан да Тэнгэр элчнэр өөрсдөө нуугаагүй. Тэд нар хончтод бүр харагдах хүртэл тэд нар ингээд маш өв олон элчнэр бурхныг магтсан. Дээр өндөр далдран байх болтгоо гэж те. Доор газарттай амьдрагчид түүний ивэлрөөл нь хүртэх болтгоо гэж хашгирсан баг. Тэрийг харсан юунод мэг хончид энэ дээр юу болоод байна гэж Давид хааны хотод аврагч төрлөө гэж хэлээд дуулж байгаа тэр тэнгэрлэгчдэрийн дууг сонсоод тэд нар хайж очиж Есүст хүндлэл үзүүлсэн байдаг. Хаавсан алс тэр дорндоос мэрэгэн хүмүүс гарч ирсэн байдаг. Энэ хүмүүсийн талаар ямар ч ойлголт байхгүй. Тэд нар магадгүй жоохон зурхаа мурхаа одон гарыг судалдаг хүмүүс байгаад тэнд нэгэн шин од төрнө гэдгийг шин од бий болоход тэд нар гайхсан байгаа байхгүй. Энэ юу од байдаг үлээ гэж судлахад тэр домог ч юм уу одоо ямар нэгэн зөвгөнлүүдээс тэд нар судалж байгаа шүү дээ. Тэгээд зөвхөн энэ дэлхийд ирэх тэр цорын ганц найдвар аврагчл төрөхөд энэ од бий болох учиртай байна гэдгийг мэдсэн маа. Тэгээ энэ аврагч хаан төрхөөгөл Юудэн Бэтлехемд төрөх юм байна гэдгийг тэд нар судлан алс холоос тэд нар зорж ирсэн байдаг. Тийм одыг дагсаар ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээ тэд нар хүртэл яг хаан хүнд өргөж байгаа тийм өргөдөг тэр өргөм бэлгийг барин байж хүндэтгэн ясаасныг бид нар харах юм бол бидний эзэн бурхан тийм ээ үнэхээр тэр хааны хүү гэдгийг нь бид нар харж чадна. Хамгийн сүүлд нь эзэн түүнийг Бэтлехемд төрүүлсэн шалтгаан нь юу гэвэл Давидын удмаас тэр аврагчийг төрүүлнэ гэсэн бурхан өөрийнхөө амлалтыг биелүүлсэн байхгүй. Тэгээ Матай номон дээрээс харах юм бол Йосефч тэр Мариач тэр тийм ээ аль нь тэр Давидын удмын тэр ургийн бичигт ингэж багтаж чадсан байдаг. Өөрөөр хэлбэл Давидын удамд аврагч төрсөн байгаа байхгүй. Давид гэж хэн байваа? Тэр бол хаан байсан. Израилийн 2 дахь хаан байсан түүхэнд. Энэ хаан бол ямар хаан байсан гэвэл хэдийгээр тэр бас ингээд бодлан үүсгэж тийм ээ янз бүрийн хэрэг тарьж явсан ч гэсэн бурхан түнд маш үнэхээр сайнаар ханддаг байсан. Яг гэвэл тэр бурханы өмнө гим нүглээ үнэхээр гимшиж тэр үнэхээр бурхан юу хүсэж байгаа? Бурхан хаан юу хийдгийг хүсэж өөрийг нь юуны төлөө хэрэглэхийг хүсэж байгаа? Тэр нь зүрх сэтгэлээ нээж бурханы зүрх сэтгэлийн араас явдаг нэгэн байсан маа гэж Библиэлд бичсэн байна. Бүгдээ 2014 онд бурханы зүрх сэтгэлийн араас явцгаая гэж би таныг ураалмаар.
Бурхан таныг хааны юу хэлхийг хүсэж байна? Хинтээ уулзуулж Бурханы тухай яриулахыг хүсэж байна уу? Хинт хайр халамжаа үзүүлэхийг хүсэж байна уу? Таныг ямар газар байлгаж, тийм ээ, ямар төвшөнд аваачиж, юу хийлгэж, юу яриул, юу бодвол сануулахыг хүсэж байгаа тэрнийг бүгдийг Бурханы амнаас сонсохын тулд хичээн зүтгээсэй гэсэн үг юм аа. Библийг уншицгаая. Энэ Бурханы үг үлээ. Өнгөрсөн бүхэл цаг хугацааны туршид энэ Библи устдал устдаж болохоор тийм янз бүрийн зүйлс нэмээд зовлон бэрхшээлийг давж ирсэн баг. Гэтэл Бурхан өнөөдрийг болтол энэ би өөрийнхөө үгийг хадгалан хамгаалж бидэнд хүргэж ирсэн баг. Энэ Библийг бичиж үргэлжлүүлэн тийм ээ ховлон бичиж бусдад ингэж үргэлжлүүлэн хадгалахын тулд амьдралаа зориулж ирсэн хүмүүс тэр хүмүүс сайн амьдарч байгаагүй үнэндээ. Үүнийхээ төлөө тэд нар бүр алуулж явсан гэдгийг та бүхэн санах хэрэгтэй. Тэд нар зовлон эдлэж явсан гэдгийг санах хэрэгтэй. Дайн тулаага зовлон гамшигын үед тэд нар өөрсдийнхөө гэр орон болон өөрсдөө байгаа эд баялагтаа санаа тавихынхаа оронд Бурханы үгэнд санаа тавьж хадгалан хамгаалж ирсэн байхгүй юу? Бурхан яагаадгүй өнөөдөр биднийг энэ үгийг уншаасаа гэсэнтэй энэ үгийг хадгалан ирсэн юм аа. Энэ үг байхгүй байсан бол энэ аврагч эзэн бидний төлөө энэ дэлхийд төрсөн түүхийг бид нар мэдэхгүй байх байсан байхгүй юу? Бидэнд хайртай учраас Бурхан энэ л гайхамшигтай бүхнийг бидний төлөө хадгалж ирсэн гэдгийг бүгдээрээ санацгаая. Есүс танд үнэхээр хайртай. Би дахин Иохан 3:16-г уншия. За би таныг хажууд байгаа хүндээ намайг дагаад хэлээсэй гэж хүсэж байна. За нэг хажууд байгаа нэг хүн лугаа хараад Бурхан таныг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэгч шинж мөхөхгүй. За дахиад ингэснээр хүүд итгэгч та мөхөхгүй. Харин мөнх амьтаа болох юм аа. Бурхан өөрийн хүүгээ таныг яллахын тулд биш. Харин түүгээр дамжуулан таныг аврахын тулд тань руу илгээсэн билээ. Итгэж байгаа юм бол чангаараа маань. Christmas баяр. Бурхан энэ дэлхийд та хоёрын төлөө ирсэн тэр өдрөл. Амен. Манай залуу хос дээр гарчаад ингээд амен гэйг чанга дуурайд байгаа. Эзэн танд үнэхээр хайртай. Амен. Би таныг хажууд хүнийхээ гарыг барин хамтдаа залбираасаа гэж хүсэж байна. Бүгдээ эзэн талархлыг өргөцгөө. Маш тийм ээ халуунаар түн талархлыг өргөцгөө. Учир нь Есүс энэ дэлхийд ирээгүй байсан бол бидэнд аврал гэж байхгүй гэсэн. Есүс энэ дэлхийд ирээгүй байсан бол бид нар зүгээр л тэр өнгөрөн одогцтой адилхан бид нар зүгээр л өнгөрөөл одох байсан. Таны амьдралд ямар ч утга учир гэж байхгүй байх байсан. Та бол зүгээр л нэг ласвараад дуусаа. Тэгэл дуусаа. Тэгэл бүр дуусаа авах байсан. Бүгдээ эзэнд талархан залбирцгаая. Тийм ээ. Есүс.